Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрл. Гэр бүлийн радио гинцэг мөчүүд долгионоо тааруулан хүлээн авч үзэж байгаа, сонсож байгаа эрхэм сонсогч үзэгч танд энэ цагийн мэнд дэвшүүлэх гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид хөтлөгч сэтгүүлч Баясаа, Заяа, за тэгээд мэдээж хөтлөгч Ундраа, найруулагч Мезо ажиллаж байгаа. Та 104.5, 84.5 гэсэн долгионоор биднийг сонсохоос гадна гэр бүлийн радио 104.5 гэсэн үндсэн пэйж хуудасаар Facebook дээр үзэх боломжтой байгаа. 3W.45-ийн вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээс бидэнтэй хамтдаа байх боломжтой шүү. Ингээд өнөөдрийн хөтлөгч бүсгүүчүүдтэй энэ өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд хүргье. За тэгээ өнөөдөр гоё юм хийх гээд байна. AI гоо сайхны үйлчилгээгээд тэгээ шууд эфир дээр хийж үзнэ. Тэгээд би өнөөдөр ингээд сайхан мэлэж мэлтийгээд будаг мудаггүй сууж байгаа. Тэгээд манай хамтран хөтлөгч Pixel Beauty компани үүсгэн байгуулагч Монгол улсын салон мастер артист Ундраа маань өнөөдөр маш гоё зүйлийг хийх гэж байна. Тэгээд эмэгтэйчүүд бид нар маш олон зүйлийг ингээд орхичдаг тий. Тэрний нэг нь завгүй гэ заримдаа нөгөө нэг арьс арчилгаа энэ зүйлийг ингээ орхичдаг. Тэгээд яг хуу хийгээд байгаа өнөөдрийн сэдв бол тий AI гоо сайхны үйлчилгээгээ сая хэлсэн байна. Тэг хийгээд байгаагаа болоод байна гэж бодоод байдаг. Тэгвэл өнөөдөр яг миний арьсан дээр дарай настагийнх нь гэдэг байгаа шүү дээ. Заяа төрчгдөр бахай нээлттэй харин настагийнх нь арьсан дээр хийгээд. Би болохоор заяат буугаад өгсөн за чи хийлгээ гэж байжсэн чинь настагийнх нь ерөөсөө ата хорсолгүй хүмүүс. Чи хийлгээ. Гоо сайхны юм дээр ата хорсолтой байхгүй. Би. А тийм үү. Би тэр бибиндээ амар тийм тавьж өгдөө шүү дээ. За одоо та. Нэг удаагийн оролт хийх гэж бодож байгаа. Хэтийн 250 мянга. Ямар тий микрофоно дундаа тавь микрофоно бүр мартцсан байж штэ. Микрофоно мартчихсан. Ажлаа хийгээд нөгөө микрофон энэ орхисон. Харин тийм байна. Энэ удаад бол хөтлөгч биш. Мэргэжлийн гоо сайханч маань энд сууж байна. Мастер гоо сайханч. За ингээд та нартаа өнөөдөр нэг яг AI үйлчилгээ гэж юу яг юу яриад байгаа юм бэ тий? Харин юу яриад байгаа? Бүхэл юм одоо ухаалаг болцсон тий. Одоо бүхэл юм ухаалагаар шийддэг болцсон. Үйлчилгээ хүртэл ухаалаг болчдөг юм бах та гэдэг. Хүмүүс манай сонирхож магадгүй. Тэгээд яг одоо би юмаа бэлдэнгээ энэ талаар эхнийхээ юм яриа. Яг энэ AI гоо сайхны үйлчилгээ Монгол хизээнээс орж ирсэн ямар үйлчилгээтэй одоо энэ байгаа зүйлүүд нь юу юм гэл манай яг сонсогч үзэгч эмэгтэйчүүд маань асуумаар байгаа тий. Асуумаар байгаа. Тэгвэл яг энэ талаар бас Ундраа маань яг юмаа бэлдэнгээ ярьж байгаа. Энийг ингээд дараа тутгаж байгаа. За би ажиллаа хийнэ. За ажиллаа хийгээрэй. Гамн ажиллана, гарна ажиллана. AI үйлчлэг гэдэг маань юу хэлээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол ухаалаг ийм систем бидний арьсыг ухаалагаар оншилж өгнө гэсэн үг. Онцлогоо бол маш чухал байдаг нэгдүгээрттэй. Тэгэхээр яг хичнээн мэрэгжлийн байсан ч гэсэн хүмүүс онцлогоон дээр бол алдаа гаргадаг байхгүй юу? Яг бас нарийн мэдэхгүй шүү дээ. Яг таны одоо тий энэ арьсны чинь тэр булчинд тэгсэн байна. Нүдний чинь энд ингэж зангирсан байна. За энэ ингэж сударсан байна. Энэ ингэж гимтсэн байна гэд ингэж тэг ч юм уу те. Энэ бүх харагдахгүй байгаа юмнуудыг ингэж оншилж өгч байгаа гэж ойлгож байна. За тэгээд оншилсны үндсэн дээр мэдээлэл болохоор аппарат руу шингээгээд юм жижиг юм автод. Хөөх юм ингээд мэдээлэл аппликейшнаас мэдээлэл ингэж шингээ чинь. За тэгэнгүүтээ одоо таны одоо хамгаалах чадвар хэрийн чихлийн байдал ямар юм тослогчлтын хэмжээ ямар юм зэдэг би арьсаад ингээд ийм юмнуудыг гаргаж ирэнгүүтээ энэ шингээсэн мэдээллээрээ одоо AI маска тавиад идүүлээ хийнгээ харангуй маш сонирхолтой юм болно за тэгэнгүүтээ тэргээр ингээ мэдрэгдэн тодорхой хэмжээний юм долгио мэдрэн шүү за. Тэгээд давхар нүүрэндээ ингээд маск тавиад нэг юм аппарат тавьсан юм шиг харагдаад байгаа боловч энэ нөгөө нэг долгион гэдэг маань одоо яг хүний эд эсүүд байгаа шүү дээ тийм. Эд эсүүд ингээ муудаа төвшрөөд гимтээд те эренгүүд арьсанд асуудлууд үүсч эхэлдэг. Одоо арьс нөсөө талбай үүсэх ч юм уу одоо унжих үрчтэй байдаг тийм. Хөвшрөх асуудал үүсдэг шүү дээ. Тэгэхээр тэр эс гимтэлтэй эс болон эсүүдийг сэргээж ихснээрээ яах вэ гэхээр юу одоо асуудлуудыг бүгд ингээ эсийн түвшнөөс шийдэж эхэлдэг гэсэн. Би бас түвшнөөс шийдэж байгаа учраас юу яаж гин гэсэн энэ нөө чангараад байна татагдаад өргөгдөөд өвчлээ харьлаад байна шүү дээ. Дандаа 58 хүмүүс орж байгаа. Нэг оролтоор ингээ өвчлээ харьлаад байна чангараад байна. Зовх ингээ дэвшилчлээ
Одоо ерөнхийдөө бол энэ маскын ч гэсэн органик маш өндөр чанарын пептид буюу найрлагуудын агуулмжтай байхгүй. Тэгэхээр тариа тарилга буюу мис засал хийхээс айд хүмүүс асар олон болсон байна. Энэ яа үйлчлэг маань яг өөрийнх нь органикаар нисүүдийн дэмжээд маш өндөр найрлагууд орж байгаа учраас одоо хурдан хугацаанд одоо муудан ч юм уу тэггүй. Одоо өнөөдөр өөрөө чи арсны нас гэн за 5 насаар залуужуулъя. Ямар гоё. За ингийн манай ундраа хөтлөгч маань микрофоно нөгөө талдаа тавь. Тэгэхгүй бол бас яриа нь орж ирэхгүй байна. Сулраад байна. За тэгээ дээрэс нь ийшээгээ харж хандаж явах учраас тийм. За ингэж хараад үгүй. Тэгээ. За ингэ. Түрүүн хэллээ. 50-аас 50 нэмэх насны хүмүүс ордог гэж байна. 50 хасах насны хүмүүс орох боломжтой юу? Тийм. 50 нэмэх нас гингүүд нь одоо манай залуучууд маань одоо бодож байгаа шүү дээ. Бид хэд яах юм бол яах вэ гэл ингээд бодож байгаа. Одоо ингээд заяагаар авч үзэх юм бол орох юм бол ингээд нүүрний чинь арс бүр бэби 20-т болох. Нэраа өгтийн бүр ингээд. Бүр нэраа. Ааха. Одоо нэг оролтоор бүх чигийг өгчдөг байхгүй. За энийг ингээд харж агаад за бүх нүүрэндээ ингээд үргэлж юм байна тий. За. Эхлээд нүүрэн дээрээ ингээд гойжуулаад ингээд үргэлж. За тэгэхээр за би өөрөө төрхий тий. Хүнээ төрхийгээ бас үйлчлэх яах. Би хөтлөгч гэж. Өнөөдөр баг нөгөө нэг доор энэ хүмүүс маань амар эвсэлхэн юм. За бүр харин тийм шүү дээ. Оо сайхан дээр л айгүй эвсэлхэн ингээд үрхнэ. Үдээ нээж харж болно. Амрах гэдэг шүү дээ. Олон хүний нүдэн дээр шууд гоо сайханд орж байгаа учраас бас сандрах зүйл байгаа ах гэж би хөтлөгчийн өмөр байна. Сандарч байгаа. Үгүй нүүртэн ингээ сандраа давхар хааж байгаа ингээ зүгээр шууд амралт дутагддаг юм шиг. Харин яг тэгж байгаа. Одоо ингээд харангууд одоо жишээлбэл нүрийн онцлогод нэлээд ингээ суларсан, хавантай. Энэ үрчлээ бол ингээд нэлээд гарсан. За арсны энэ унжилт байгаа байхгүй юу? Одоо энийг нэг удаагийн югаар ямар би ингээд юу? За тэг ямар өөрчлөлт болох вэ гэдгийг хэвдүүлээ харцгаая дөхөө. За энэ бол нэлээд одоо шокны өнөөдрийн нэвтрүүлэг болох гэдэг. За тэгээ сонсож байгаа хүмүүс маань дараа нь ингээд өнөөдөр заавал харах нэвтрүүлэг болохоор үзээд пэйжээрээ тий хараарэ. Боломжтой бол яг одоо бас хараад давхар явчаарай. За ингээд энэ хоёр маань нэлээд ингээ унжиж ирсэн байгаа. Эн чинь ингээд завж хийсэн шүү дээ. Тэгэнгүүтээ хонхорхоо хэсгүүд нь дүүрээд ирнэ. Зөв. Гүн өрчлөнүүд нь дотроос нь нөхөн төлжөө дүүрээд ирнэ. Зөв. Ийм юмнууд болдог байгаа. За өнөөдөр үнэхээр гоё үйлчлэгийг эфир дээр авах гэж бодсонгүй. Тийм байна. Ер нь бол юу яах вэ? Одоо нэг удаа ороод хэр удаан байх вэ? Яг зөв тэгж асуучихлаа. Үргэлжлүүлээд эсвэл хэдэн удаа орох хэрэгтэй байдгийг. За нэг удаа ороод хэр удаан барих вэ гэдгийг би түрүүн тайлбарласан. Энэ хоёрын сонсог. Юм уу эргүүлээ тий. За тийм буруу харуулж байна. Зөв. За сонин байдалтай харагдаад байна шүү дээ. Гайгүй юу. Яг хөө дандаа нэг томоотой яж харагдаж байгаа тий. Хаяа нэгээс юм хийж үзье л да. Нэг удаа орсноор яах вэ гэхээр ерөнхийдөө таны арсыг 5 насаар залуужуулчлаа гэсэн шүү дээ. Та 5 насны өмнө л 20 одоо 35 хэлгэмэл 25 настай арстай л болсон байна гэж ойлгож байна. Арсны эсийн түвшин залуужиж байна. Тэгэхээр тэр залуу эсийг хэдийн хурдан хугацаанд гоё авч явах гэдэг тухайн үний хэрэг байхгүй юу? Байгалийн замаараа л хөвшөрлж явагдана. Одоо муухай арчлаад өдөр тутамдаа сайн юм төрөхөж чадахгүй яваад ах юм бол хурдан муухай болно шүү дээ. Гэхдээ харьцангуй нөгөө залуу болсон юм чинь тэг тэр үедээ арс маань одоо хэр зэрэг авч явж яах гэдгээс хамаарна гэсэн үг. Одоо яг өдөр тутмаа түрхэх юм би тэгэхээр яг энэ үйлчлэгийн үед зөвлөж илүү нөө зөвлөж өгдөг байхгүй зөв болгоод амьдралын юмнууд усаа ядаж хэр ууж байгаа нойрны байдал хэр байгаа гэдгээс ер нь арьс хамаардаг шүү дээ хэр их стресстэй байна. Тэр юмнууд дээр таж анхаарал өгчих гэж хэлдэг. Тэднүүдээр анхаарал ирэх юм бол за өөрөө ч хувьд болохоор яг хөө гэхээр яг өдөр тутам хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг ингээ сонирхъя. Яг арсны гүнчин ингээ маш гоё чихтэй болоо гоё болцсон байхгүй тэжээгдээд. Монголын нөхцөлд ингээ маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн байдаг боловч арсны гүндээ яг нөгөө тэжээл өгнө гэдэг бол хэцүү байдаг байхгүй. Улс найдлагын төвшөнд яг чадахгүй ингээ хүрдэггүй гэсэн үг. Одоо эндээс дархан явах байтал эндээс урхан дээр очиж зогсчихдаг байхгүй. Бензингүй болоод гэтэл дархан дээр очих хэрэгтэй шүү дээ. Шараа анивчуулаад явах гэдэг шүү дээ. Тэгэхээр арсны гүн гэдэг маань одоо гүн давхар маань хүрдэггүй тэр түрхэж байгаа юм чинь хүчин чадал нь хүрдэггүй. Хувь процент нь хүрдэггүй байхгүй. Тэгэхээр арсны өнгөн дээр өөрчлөлт гарахгүй. Зах зээл дээр маш олон тооны бүтээгдэхүүн байдаг шүү дээ. За энэ түрхээл гоё болно, тэгээл гоё болно гэдэг юмнууд байдаг те. Гэвч яг тэгдэг үү амьдрал дээр те. Үгүй шүү дээ. Янз бүр байдаг те. Энэ таныг түрхээл бүр маш гоё чангарна гэдэг ч юм уу. Тэгэл өнгөөр бүтээгдэхүүнээ түрхэнгүүд яг чангардаг өрчлөөний эсрэг тос гэлдэг шүү дээ. Тэгэл түрхээд байдаг кэрнэл байж идэг. Гэхдээ тэр чинь юу яадаг штэ. Би тэгж ойлгодог штэ. Шууд түрхээл
Ингээл өөрчлөлт гарна гэж ойлгохгүй шүү дээ. Одоо жишээлх юм бол курсээр нь Курсээр хэрэгжиж бүрхээ ч юм уу те өөрчлөлт гардаг уу? Яг гардаг байлгуудын одоо юм би юу залуу хүн ойлгохгүй. За энэ маска тавь. За. За энэ маскны энд нь ингээд ийм цагаан юм байгаа зү. Эндгээр нь ингээд холбоос нь үүсдэг. За энэ дээр одоо ингээд нэг хээ шиг юм байгаа. Энэ хээ болгоно нь юу вэ гэхээр хүний ингээд нөгөө нэг мэдрэлийн юм судас сувгууд те энэ нарийн юмнууд байгаа байхгүй арсны гүнд бид нэр тэргээр ингэж хээ гаргасан байгаа байхгүй. Тэр нь бүр маш хөөрхөө. Зүгээр нэг гоё л бол биш юм байна. Эфир дээр ингэж явах ямар байна? Ястаа сонирхолтой юм байна. Анх удаа Тий анх удаага бүр бодоггүй орж иж байгаа шүү дээ. Бодоггүй анх удаа. Гэтэ маш гоё суур арьсан шүү дээ. Ийм гоё арьсыг гоё авч явах хэрэгтэй. За залуу арьс гэдэг маань юу гэхээр нөө унжсан, нөсөө толбоо үссэн, эн тэндээ те хавгансан, гимтсэн одоо ингээд юу нүхжилт үүссэн ч юм уу те. Одоо ингээд энэ суларсан эднэрийг ингээд яг ингээд шийдээд зүү чанга бөгөө зүү хэлбэртэй. Одоо заяагийн арьс бид хоёрын арьсыг бодох юм бол насны үед бид хоёр чинь ингээд унжилтанд орсон явж байгаа шүү дээ. Тэгээ би тайвангууд энэ ингээд дүүрээд энэ маань ингээд чангарч байгаа байхгүй. Чанга байгаа. Чанга харин тийм. Бүр ингээд чанга олдог байхгүй юу. Энд чинь нөө эрүүлэр залуужж гэнэ гэсэн үг. За нэг ийм байдалтай суунаа хоёлаа. За жоо энийг хэр удаа дуусах За вэ? дахиад би одоо аппликейшн дээр нөгөө юу яана. Цаг тавих уу? Цаг тавиад 36 минут. манай бүсгүүчүүд маань 12 минутаар ингээд бүсгүүчүүд маань бас юу яах нэ хэрвээ үзэж байгаа бол бас асуугаад асуултууд те илгээгээд би эндээ шеэрлээд би бас сая нөгөө шингэн төрхөх одоо зүйлээ ингээд сайхан сэгсэрж явахтаа энд бол нэлээд олон групп руу шеэрлсэн байгаа. Тэгээд гоё лайк, шеэр зүрх те тэгээд мэдээж асуух асуултуудаа илгээч хэрэг. Магадгүй хэрвээ яг одоо үзэх боломжгүй болвол дараа нь үзнэ гэд өөр дээрээ шеэрлээд хатгалаад аваарай гэж хүсэж байна. Тэгээд дараа нь үзэж агаад илүү нарийн одоо практик нэвтрүүлэг болох гэдэг чинь энэ бол хардаг, сонсдог, үздэг бүр баримттай. Яг үнэ. Энэ AI гоо сайхны үйлчлэгээ одоо зөвхөн танад ороод ирсэн байгаа мó. Би ч баг сүүлийн нэг за 2 жил баг болж байна доо судалгааг нэгээ. Тэгээ 6 сард очиж яг компани дээр нь очиж байна. Хамгийн сүүлийн үе нээлттэй нэгт нь очиод тэгээ гэрээ контракт болоод за ингээд ийм зураг гарна. За Харагдаж байна. Одоо шууд энэ камер энд байгаа Энд шүү. шүү дээ. Тийшээ. Дэлгэцрүүгээ Ингээд хараад. нэг AI хүүхний зураг гарч байгаа үстэй тий. За ингээд энд зураг гараад одоо эндээс аппарата асааж аваад холбоод ингээд өнөөдөр баясаага одоо жинхэнэ AI холболт орж ирэх гэж байна. хөөрхөн болох. За энэ дээр ингээд тавьчихна. Оо. Одоо чичрэнэ гэдэг тий. Мэдээлэл өгнө. Аха мэдээлэл өгнө байна. Тэнгүүт миний арсны мэдээлэл энд гараад ирнэ гэсэн үг юм уу? Арсныхаа мэдээлэл энэ дээр гараад ирэх байхгүй нөө үзүүлэлтүүд нь гараад ирнэ. Үзүүлэлтүүд гараад ирнэ. Тэгээд дүгнэнгүүтээ ийшээгээ өгөөд хавантаа бол хавна нь буун. Энд бүр булчин чангарсан бол суулж өгнө. Ямар хамаг ямын ингээл ямар асуудлыг ингээд шийдэж өгөх юм байна. Тийм байна. Ойрын үед бол би ерөөсөө арьсаа уншлуулаагүй. Гэхдээ миний арьс болохоор ерөнхийдөө жоохон хуурай арьс. Тэгээд нэлээ тоник моник эмчиг шүүлэгч төрөхгүй л ер нь ингээд таталтдаг арьс аахгүй юу. Тэгэхээр одоо тэгээд тэдэр маань энэ дээр сайхан гараад ирэх байх. Дөнгөж фэйсбүүкээ тааруулаад фэйсбүүкээ үзэж байгаа үзэгч за тэгээд дөнгөж радиогоо тааруулаад за сонсож байгаа бол юу арьс яриад байна юу яриад байна тэгээ юу энэ юун дээр дүрсэн дээр нэг хар юм суугаад хаанаас зочио ирсэн болоо Орноос ирсэн юм. Африкаас ирсэн юм уу? гэж бодож иж магадгүй өнөөдөр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань AI mask буюу таны нүдэн дээр илт 5 насаар залуужуулах маскны талаарх юм шууд бодтойгоор ярилцаад тэгээд энэ маск ямар давуу талтай вэ? Хизээ орж ирсэн бэ? Ямар үйлчлэгээ үзүүлдэг вэ? Яг ер нь эмэгтэйчүүд бидний гол төлөв нас яваад ирэхээр хаана асуудал үүсдэг вэ? Энэ талаар бид ярилцаж байгаа. Тэгээд өнөөдрийн хөтлөгч Баясаа маань өөр дээрээ шууд практик туршилтыг хийгээд амьд загварыг хийгээд явж байна. Харин манай хөтлөгч Ундраа маань бол яг өөрийнхөө мэрэгжлийн ажлаа хийж байгаа. За ингээд одоо бол AI-тайгаа холбогдоод бүх мэдээллийг нь авж байгаа. Тэгээд энэ мэдээлэл дээр бол тухайн үйлчлүүлэгчийн маань арьсны бүхий л мэдээллийг нь дамжуулж өгдгөө гэсэн. Тэгээд дамжиж харж ах шиг нь. Одоогоор бол ямар нэгэн мэдрэмж байна уу танд? Одоогоор асаагүй байна. Асаагүй байна. Яг л зүгээр гоё маск тавьсан юм шиг. Маск тавьсан юм шиг тэр мэдрэмж байж байна. За
асаа чичрээд ирэх нь байна. Тэгээд мэдээлэл маань ирэх нь байна. Асаа чичрээд ирэхлээр манай баясаа их чинь жоохон нөгөө нэг реакшн өндөртөө хөө яах гээд байна гэж бодох. тэгж болохгүй шүү дээ. Авч хидээ нөгөөд над дээр наалтаа. Нэг сумаар хоёр туулаа боо. Би ийш авч очиж тийшээ. Тэгэнгүүт нэг хүмүүс нэвтрүүлгийн багаараа гэдэнгүүт гэ мизруу ааш. Тэр цонхны цаанаас те мизо сууж Би энэ байгаа. дээрээс нэг зүйл асуумаар байна л да. Мизо гэснээс манай эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань ганц эрэгтэй найруулагч байгаа шүү дээ. Эрэгтэйчүүдээс тавьж байгаа харагдчихсэн л да. Ирчүүд болно. Энд чинь ер нь л одоо хүний эдисийн төвшөнд хүн болгоо Гоё арьстай баймаар л гой байна, тий? болмоор шүү дээ. Одоо эрэгтэй хүмүүс ялангуяа хурдан хугацаанд арьсаа сэргийхийг хүсдэг шүү дээ. Тийм шүү дээ. Өдөр болгон тэгж чадахгүй, Чадахгүй тэгж чадахгүй. Тийм байгаа учраас эрэгтэй хүмүүс бас их орж байгаа. Ороод бүр ингээд тасархаа гоё болоод ажил мажлынхаа хүүхнүүд уцтаж хаана яач юу гэдэг асуух. Яагаад тийм гоё болчихоо юм. Манайхаа шууд залгаа. Өөрөөс нь ч ярихгүй, угсаа олигтой ярихгүй гэж мэдэж байгаа. Уцын үг. Би өөрөө ярьчих. Өөрөө яриад. Ер нь яг тэгэлэлтэй сүүлийн үед бас эмэгтэйчүүд гэхээсээ илүү ирчүүд ч гэсэндээ өөрсдийнх нь гоо сайханд анхаардаг болсон, эрүүл мэндэд анхаардаг болсон. Ирчүүдээс зарим эмэгтэйчүүд бүр ингээд гоо сайхны зөвлөгөө авдаг дээрээ бүр тулчихсан ийм үе байгаад нь штэ. Тэгээд тэгэхээр хөгшин залуу гэлтгүй өөрийнх нь залуу байгаа дээрээ тэр тусмаа арьсаа арчлаад явах нь за тэгээд нас нэмхийн үед тэр нь яаж мэдрэгдэх вэ гэдгийг манай нэвтрүүлгүүдээр хөтлөгч ундраа маань их ярьжсэн те тэр нь бол за хөгшөрсөн хойноо унжсан хойноо энийгээ сэргээе да гэхээсээ илүү унжаагүй байгаа дээр нь бас ингээд янзлах. За нэгэнд унжчихсан бол тэрийг яаж бас мэсгүй аргаар, эрүүл аргаар зөвлөх, янзлах талаар бол маш олон зөвлөгөөнүүдийг өгчээсэн. Энэ удаад би нэг хар хүний өөдөөс хараас удахаар юу сонирн байна уу? За бэлэн болсон. За одоо бэлэн болсон Нөгөө байна. нь ер нь жоохон багхан яриад байгаа. Тэгээд энэ дээр болохоор манай очроод мөнгөцөг бас дөнгөж орж ирж байна гэсэн бол мега маа ямар сонирхолтой юм бэ гэсэн. Харин тийм За бай. одоо ингээд За одоо жижиг. Одоо энэ дээр ингээд үзүүлэлтүүд нь гарсан байна. За тэгээд арсны 8 төрлийн үзүүлэлтүүд гарсан. Ерөнхийдөө бол эндээс энэ үзүүлсэн тооноос ингээд өгсөж явна. Буурах нь буураад өгсөх нь өгсөн. Тослогчлолтын хэмжээ их бол багасах нь байна. Нарнаас хамгаалах гадны нөлөөс хамгаалах чадвар бага бол ихсэх нь байна. Ингэж явна. За эхлэв шүү. За. За тэгээ. За. Эхэлсэн тий. Яг тооцогч байгаа юм шиг мэдрэмж байт юм бэ? Аваач. Одоо ингээд нөө хүчийг ингээд нэмж багасаж болдог байхгүй юу? Жохон нэмэл болж байна уу? Яах юм? Айгуу сайн юм байна гэж байж байгаа. За. Энийг ингээд сайн ингээд ярьж байгаа учраас сайн нааж өгөө. Бити яар. Түр яриха болжээ. Би мэдрэмж ярихгүй яа те. Түр байж. Тэгвэл бол нэр амны чинь хаваар салж малаад штэ. За. Яг амны энэнгээр ихэвчлэн бас өрчлөө тогтох нь их Одоо байгаад ингээд шийдвэл энэгээр ингээд нэлээд юм хонхорхоо байгаа байхгүй юу? Эн чинь ингээд нийлжэж эн чинь дүүрэх хэрэгтэй байхгүй юу? Яг зөв хэлбэрийг үүсгэнэ гэсэн үг. За ингээд нийтдээ ингээд 3 өөр төрлийн давтамжаар өөр төрлийн үйлчлэгийг 12 минутаар үзүүлдэг байхгүй юу? Эхний юу явж гэн? Эхний раунд явж гэн гэж. Эхний раунд 12 минут гэсэн үг шүү дээ тий. 12 минут. Дараагийнх нь ингээд яваад энэ өнөд нь өсөө яваад байдаг. Нэвтрүүлгийн хугацаанд бол 2 дахь раунд дээр л хүрэх шинжтэй харагдаж байна. Тэгэхээр нэвтрүүлэг дуусгараас бодит зурагтай харьцуулсан комент хэсгээс үргэлжлүүлж үзүүлээд нь бас тусдаа постоор орчноо. Тэгээд тэгэхээр яг сүүлд нь юу болсон бэ гэдг нь бас харагдах байх. Гэхдээ бас энэ дундлын процессууд нь бас их сонирхолтой санагдаад байна. Одоо яг танд мэдрэгдэж байгаа мэдрэмж нь гараараа үзүүлвэл яар бити яар. Мэдрэмжийг яаж илэрхийлэх вэ? Масктай царай хөдөлж болохгүй те. Яг энэ нөгөө нэг энэ толгойн энд бол аюу хүчтэй өгч байна. Энэ хамрын энд өгч байна. Юу яаж өгöd байгаа юм? Тог ингээд нэг юм зөөлөн хүчлэлээр зохиод байгаа юм шиг. Ингээд юм хатгаад байгаа юм шүү. Яг хатгаж байгаа шүү. За. Гэт нэг юм эрчимтэйгээр нэг юм за. Гэт ингээд байгаа юм шиг. За энэ зовиртой байна уу тэр нь? Үгүй. Гэтэ нэг юм сонин нөгөө нүүрэн дээр хэр аргийн бид нэр ийм зүйл мэдэрдэг. Тэгээ энэ болохоор юу болж байгаа гэхээр одоо ингээд эсийг минутанд 108,500 удаагийн давтамж долгионууд байдаг шүү дээ. Тэр бол эсүүдийг сэргээж өгдөг гэж үздэг байхгүй. Тэр долгио явангууд одоо ялангуяа ингээд хамар мэдрэгдэж байна гэсэн чинь хамранд асуудал байна гэсэн үг. Эсийн гэмтэл их байна гэсэн үг. Зарим нь ингээд бүр ингээд толгойнх нь энэ тэнд илүү мэдэрдэг. Тэрнтэй өмнө нөгөө гэмтсэн ч юм уу хагалцсан. Зарим нь шүүд ингээд янгинж өгдөг. Тэнгүү шүүд буюу буйл нөө барих чадвар алдсан байна. Буйл сууларч шүү. Асуудалтай эсүүд нь илүү мэдэрдэг. Энэ маскан дээр байгаа хээгээр ингэж дамжаад эдгээр чинь цэгүүд байгаа байхгүй юу? Ингэж эсүүдэнд харж ингэж явж өгж байгаа байхгүй юу? Давхар өрөөний энэ хүртэл ингэ нөлөөлж өгдөг.
Одоо заяагийн ч гэсэн ингээд амар гоё чихтэй болох байхгүй. Сайн нэмсэн тий. Нэмсэн. Дахиад нэмэх үү? За дахиад нэмээд үү. Одоо дасцсан юм чинь дахиад жоохон нэмж үзье тий. Бүтэн өөрөөр яаж чимчгэн чинь. Одоо энэ нь ингийн бол зүв бидтэй тий. Тийм. А эсвэл тухгүй мэдрэмж авах юм бол арай өөр байх хэрэгтэй. Багасгал зүгээр багасгал энийгээ тохируулна. Нэгээр хасах уу? Тэгээ. За. Энэ өстө нүүр тэр чихтэй бүр ингэж. Тийм. Тэр чихтэй тог зогч. Одоо эн чинь ингээд тог биш юм долгион шиг Тог биш. Тог биш шүү. Долгион шиг юм нэг мэдрэмж мэдэгдээд байгаа юм зү. Одоо өөрөө бол энэ 16 хүртэл явдаг гэдэл 3 дээр л явж явах юм. Үу тийм үү. За тэгвэл нэмээ. Яа чи. За одоо тэр зүр ингээд Тэгэнгүүт энүүгээр за тэгээ дас. Их явах тусмаа асуудлаа чи их шийдэх байхгүй юу? Тийм Аа байна. зөв. Энүүгээр ингэж. За ингээд явхад хамгийн гой хэсэг нь юу вэ гэхээр нүдний доотлын энэ хэсэг. За би шийддэг асуудлуудыг хэлье. Яг энэ нүдний доотлын энүүгээр. Нүдний дээдлийн энэ одоо сулрал хажуудлын нүрчлээ бүр маш хурдан гоё болдог. Ийм оролдож байна. За тэгээд хонхорхоонууд дүүрнэ. Энэ ингээд сулрал түрүүний хэсэг байсан шүү дээ тий. Энэ болохоор ингэж өргөгдөж өгнө. Одоо энэ хоёр V line болонгууд хонхорхоо хэсгүүд нь дүүрнэ гэсэн үг. За илүү нэмэлтээр ингээ хавантаа ч юм уу те хэсгүүд нь ингэж яг хавн алга болоод булчингийн зангирлууд явагддаг шүү дээ. Эдэр нь алга болоод яг миний 11 алга болчихлаа гэх нэг хүн амарлаа яриадсан байхгүй. Тэгэхээр энэ үрчлэг хэлдэг шүү дээ. Ингээд Энэ үрчлээнүүд чинь дандаа дотроосоо дүүрч тэнэж өгдөг байхгүй. Нэг удаагийн оролтоор ер нь нилээд гүр дүмтэй байдаг. Арсны өнгөл бүр маш сайн цайрна. Тэгэхээр одоо энэ цайвар хүн бол бүр яана. харин тий алга болоо. Бороороо би орох гэж юу? Гэтэ одоо ингэж харахад бол bisexual нэг цайвар бол харагдахгүй. Хар нөхөр суугаад байна. Нэг хажууд нь би одоо тасан цагаан шиг харагдаж байна. Одоо сонин хараа миний энэ зүүн талд илүү их ингээд толгой мэдрэгдээд ах юм. Тэгэхээр тэр тал нь илүү эсийн гэмтэлтэй байна гэсэн үг байхгүй асуудалтай байна. Жишээлбэл би ингээд яг явж аваад нэг 2 өдөр нойргүй явж байгаа маргааш нь хийнгүүт миний ингээд тархинууд ингээд жирүүлзээд ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Нойргүй явсан тусаа тархины тусаа хэмж багассан байгаа штэ. Тэрийг мэдрэгдэнэ. Гэхдээ тэр үед ингээд мэдрэгдээд аваад учраас эмчилж гэнэ гэсэн үг давхар. Нүдний булчингуудыг бас эмчилж өгч байгаа давхар. Ингээд цаана байгаа маш олон булчингууд байгаа штэ тий. Сулхаас гадна эмчилж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хараанд ч сайнаар нөлөөлнө. Шүд чангалж जैन тий. Тархины цусаа хангамж нөлөөлж जैन. Нүүр нүдийн асуудлыг шийтгэхээс гадна. Тий, яг энэ шүдний юм. Та жоохон дасаад ирэнгүүтээ нэмий гэж хэлээд байгаарэ. Нэмэх тусан гоё болно. Ааха. За одоо нэмээ. Одоо бол энд бол. Одоо баг зэгэргээр тасаал нэмэл байхгүй болвол яаж вэ? Энүүгээр. Өөр газраараа шууд одоо нэмэх тусам ингээд түрүүн ч юм бол энд байсан одоо энд болоод эхэлж байна. Яг энүүгээр бүр айгүй өгч байна. Ингээд нэг ам 100-аар санагдчих. Бүр ингээ хөдөлдөг шүү дээ. Ингэж ингээд нөгөө юуг ин мэдрэлтэй энэ тэнд нь ингээд хөдөлдөг байхгүй юу? Яг тэгж байна бүр энэ. Одоо ингээд тул тавихаар яаж байна? Хөдөлж байна уу? Одоо л амаа 100-гаад ярихад бол хэцүү болчих. Харин ярианд өөрчлөлт орж эхэлж байна. Ярианд нь өөрчлөлт орж эхэлж байна. За, манай сонсогчдод маань комментуудыг илгээсэн байгаа. Аленка маань орж ирсэн байна. Өдрийн мэнд гэрэлтэн бүсгүүчдээ баясаа ихчийн өнгө минийг шиг болчих гинэ. Манай Аленка маань борохгүй юу? Гэтэ бүр Аленкагаас хар. Аленка маань хажууд нь бүр цав цагаан шүү. Яа дөнгөж цай орж ирсэн Аленка болон бусад сонсогч та бүхэн танилцуулахад бол өнөөдөр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөрөө мэдээж эмэгтэйчүүдийн асуудал болсон гоо сайхан арьс арчилгааны талаар бид ярилцах гэж байлаа. Гэхдээ ярилцаад өнгөрөхийг хүсээгүй. Бид яахыг хүсэн бэ гэвэл бодит үр дүнтэй бас ямар шин аргууд байдаг вэ? Шин зүйлийг бид нар арьсан дээрээ туршиж болох вэ? Энэ талаараас шин зүйлийг та бүхэндээ таниулж мэдүүлэхийг хүссэн байгаа. Энэ дундаа AI mask бид хэд ч AI-аас бол маш олон зүйлийг асуудаг штеп. Хүүхдийнхэн хичээлийг хийлгэхэд мэдгүй байгаа зүйлээ ямар AI-ийн аппликейшнуудаас асуух вэ гэдэг хүртэл хүмүүсийн асуулт явж байгаа. Тэгвэл энэ удаад арьсныхан асуудлыг бид AI-д даатгаад AI-аас асуух боломжийг болол техник технологи маань аль хэдийн гаргаад ирчихсэн байна. Тэгвэл үүнийг бид гэрэлтэн дээрээ шууд туршиж үзэж байгаа юм шүү. Тийм ч учраас ийм хар масктай сууж байгаа. Тэгээд энэ хар маскны цаанаас ямар өөрчлөлт гарч ирэхийг бид тун удахгүй харна гэсэн үг. Шууд мэдэгдэн ганцхан оролдоор мэдэгддэг AI маскыг бид туршиж үзэж байна. Тэгээд энэ маскны ач холбогдол нь гэвэл унжсан хэсгээр арьсыг татхаас гадна зарим үрчлээнүүдийг нүдэнд харагдах илт өөрчлөлтэй гэж байна. Бид хоосон өмнө баясаа ихчийн нүрний зургийг авсан байгаа. Жинхэнэ нүрний зургийг. Гурван талаас нь авсан уу? Гурван талаас нь аваагүй гэхдээ бид шууд их зурдаас нь авсан.
Яг тэгээ их урдаас нь авсан байгаа. Тэгээ дууссныхан дараа ч гэсэндээ яг их зургуудаас нь авж агаад зургийг нь танилцсан. За одоо манай найруулагч зургийг бэлдсэн байна. Яг их зургуудаас авсан зураг бол энэ байгаа тийм. Тэгэхээр дууссныхан дараа бид нэлээд татчихад бас их зургуудаас нь дахиж зургийг харуулъя. Тэгэхээр зэрэгцүүлээ тавихлаар бүсгүүчүүдэд маань илүү ойлгомжтой болох болоо гэж бодож байна. Гоо сайхандаа зөвхөн эмэгтэйчүүд цаг гаргадаг юм аа. Гоо сайхандаа ир эмгүү хөгшин залуугүй цаг гаргадаг. Тэгэхээр эрчүүд маань ч гэсэн сонсож байгаа бол өөрт хэрэгцээтэй мэдээлэлээ эндээс олоод аваарай. Найруулагч маань бусад бас эрэгтэй хүмүүсийн зургийг ч гэсэндээ харуулах болов гэж бодож байна. Илт өөрчлөгдсөн зургууд ч гэсэндээ маш их байгаад байгаа. Тэгэд энэ түрүүн анх удаа биш саяхан орж ирсэн сонсогчд маань асууж байгаа хэл да. Ганц удаа ороод л ийм мэдрэмж авч байгаа юм чин дахин оролтод ингээд орохлоор бас гой мэдрэмжүүдийг авах хэр удаагийн давтамжтайгаар хэр хол зайтайгаар орох ёстой вэ орох вэ гэдэг юм асуултуудыг асуумаар байгаа. За энэ үйлчлэг маань болохоор ерөөсөө мискүүгээр одоо химийн те арсек гимтэй ямар ч тийм юм байхгүй гэдгээр бүр онцлог давуу талтай байгаа. Камер солигдохоор зочиод байгаа. За тэгээд тийм учраас одоо та эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, хөвшин ч вэ, залуу ч вэ бид болгоны хамгийн хүсэл гоё ярьстай болох үү? Эрүүл гоё ярьстай болох. Энийг ингэж биелүүлж өгж байгаа гэж бас шидэт хөгжилгээ. За мэдээж гоо сайхны салонд орох юм шал өөр биеийн байдалтай байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нуруунаас нь массаж хийгээд бүх юм суулгаад кайфтай гоё үйлчлэгийг аав шүү дээ. Одоо яг энэ байдлаар гэж бодож байгаа юм шиг. Олны инээгээд чангалах нэмэх үгүй мө. За тавтар явж толгоор тий ингээ бүтэн бие мэдэгдэж байна. 16 хүртэл явдаг. 16 гэдэг чинь бүр 5 таних бас нэг асуудал нь жоохон дали яагаад байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой байж байна. Одоо энэ чинь ер нь илүү их асуудалтай хэсэг байна л гэсэн үг байгаа байхгүй. Өөрийнхөө онцлогоог бас хийж болно хаана үзэж байгаагаар. Жишээлбэл бүр нэг яг энд өвдөд байна гэтгснээ нэрээ энд би нэрээ тархи агалж ирсэн шүү дээ. Эндэж ирсэн шүү гэж байгаа байхгүй. Түрүүнд нөгөө хамар хийжсэн чинь тийм миний хамар чинь бас нөгөө осолд орсон шүү дээ. Хамар илүү гимтэлтэй байна. Тэр эсүүд нь илүү гимтэлтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эсийн түвшин гэдэг чинь юм гоё байгаа зү тий. Эсээс эхэлчээж дараа нь ингээд наашаага яваад арьс үрж байгаа байхгүй. Тэр дунд нь болчин шүрмс бидний мэддэг эластин коллаген ингээд бусад юмнууд ингэж барьж агаад хамгийн сүүлд арьс. Гэтэл бид нар арьсныхаа наатал ингээд наанаас нь биш. Зүгээр нэгэсэндээ зөв гаднаа гэлэнцэг дотроо баланцэг л байх гэдэг шүү дээ тий. Гой хувцс өмсөөл гой юм наагаал байдаг. Гэхдээ яг үнэндээ эсийн түвшиндээс юу болоод байна вэ гэдг нь мэддэхгүй байна. Магадгүй ингээл батг гарчаад ах чин батг дартал дардаг крем юу вэ л гэж асуудаг болох байсан ш. Батгаа арилгах юу хийх вэ гэдэг дээр бид нэр санаа зовх нь арай бага байгаа. Яагаад бүр батг гардаг вэ гэдгээ мэддэг байна. Яагаад батг гараад байгаа гэдгийг таниулдаг гэдэг. Гэхдээ бас энд гоо сайхны бизнес эрхэлж байгаа хүмүүс бол мэдлэг өгөх хэрэгтэй байхгүй юу? Давхар өөрөг үст. Манайх бол мэдлэг өгнө. Өсвөр насны хүүхэд ороход яагаад батг гардгаа мэдэх үү? За ийм учраас бүр зурагтаа харуулж агаад яг хамгийн энгийн хэлбэрээр тэр хүнд ойлголтыг өгөөд тэгвэл эндээс 100% байлаа гэхэд юу ямар шалтгаан байгаа. Чамаас юу хамаарах юм? Ингээл гаргачдаг байхгүй. Би болохоор өөрөө энэ юундаа бүр асар дуртай болохоор яг мэдлэг өгөх тал руугаа юу үнэхээр хүнд хэдэн цаг чамаагаар ярьдаг учраас дуртай байдаг. Арьс ирүүл байх нь эсийн төвшөндөө ч ирүүл байх нь бусад дотор эргэтэнч гэдэг юм уу тэр хүний биетэй тэр чигээтэй холбоотой. Арьс ирүүл байгаа хүн айтайхан байгаа юм байна даа л гэж бодох гэдэг шүү дээ тий. Гэтэл арьсан дээр асуудал гараад ирвэл та бас бусад эргэтнүүдтэй холбоотой байдаг учраас эрүүл мэндтэй бас анхаараач ээ гэдэг мессежийг нүүрэн дээр ил гаргаж ирдэг шүү дээ. Яг хүний нүрийг хараад одоо миний хувьд болохоор туршлагаараа тодорхой хэмжээгээр оншилчдаг байхгүй юу? Таны одоо тий өтгөн хаталтын асуудал танд байна, бамбаа асуудал байна, гормоны асуудал явж байгаа юм биш үү? За зарим өчтөрөө жишээлбэл онцлогоонд орсон хүүхдийг биш үү? За мэдээ чинь хеликобактерийн бактери юу өгөөд шинжилгээ өгөөд дээрэс нь цөсчин амар асуудалтай байна. Чи ингээ ямар асуудал байна чамд өглөө хоол идэхгүй гараад дуудаж байгаа. Яа зөв. Энэ чинь нүүр гэдэг чинь зүгээр л дотор эрхтний тойл 70% нь таны дотроос байдаг. 30% нь гаднаас байдаг. За эхний юунд дуусж байна. За тийм эхний цаг дуусж байна. 24 секундтэй байна. 24 секунд. Бүс нарийн байх нь те. Манай нэвтрүүлэг дуусахад бол 11 минут дууссан байна. Алинка маань цаг үеэ олсон гой мэдээлэл хүргэж байгаа юм байна да. Цагаан сараас өмнө хүүхнүүд минь өнгө ороод байвал те. Сая 12 дугаар сард төвт ууж идэж тайлан тооцоо гэд тувтан ууж идэж тайлан тооцоо гэд их ядарсан байгаа даа гэсэн байна. Тэгвэл 1-р сард өөртөө ингээд анхаарах цагийг зарцуулж болно шүү дээ. Бүр төлөвлөгөөндөө зохицуулаад тий. Тийм. За тэнгууд үнийн хувьд ингээд нэг удаагийн оролт манай 200 сая хямдарсан байгаа. За тэнгууд та одоо ингээд кейс авах юм бол та жишээлбэл зөвхөн зохион хяналтуулахад хэдэн төгрөг вэ?
Тэ? Зөвхөн энэ зохио. За энэ үрчлэгээ арилгахад хэдэн төгрөг вэ? Арьсаа чийгшүүлэхэд хэдэн төгрөг вэ? Цайруулахад хэдэн төгрөг орох уу? Гэх мэт Хатахад яах вэ? Эдгээрийг бүгдийг шингээсэн ч гэсэн үг шүү дээ. Урсуулахад яах вэ? Аа. Гидгээс бараг нөө давсан үр дүнтэй байгаа даа байхгүй. Тэгэхээр одоо хүмүүс маань сайн ороорой л гэж би ч өөрөө 43 таа хүн шүү дээ. Тэгээд яг энэ үйлчлэгэндээ яг тууштай орж амжаагүй л хэд хоногийн өмнө оронгууд арьс маань ингээд чангарчж байгаа байхгүй. Аа. Энэ минимал жоохон унжижээс алга. Тууштай орж амжихгүй ингэж ер нь хэд орвол одоо курсч гэдэг юм уу, тим юм байгаа юу? 5 удаа орно. 5 удаа. 3-5 хоноод ихний курс. 3-аас 5 хоноод. Нүдний AI гэж байдаг байгаа. Аа, зөвхөн ийм хэсэгтэй. Ялангуяа яг нүдэндээ одоо ингээд энэ би зураг өгсөн байгаа. Нүдний нэг юутай ихж байгаа. Давхраа илэх гэдэг ингээд унжицсан. Урд нь. Гэт нүдэндээ 4 орсон чинь ингээд нүд нь ингээд давхар унжицсан хэсэг нь ингээд дэш болт. Татагдаад. Тэгээд дэш болцсон. За. Зураг тий. Зургнуудаа бас Зураг үзүүлсэн. өгсөн байгаа тий. Тийм. За зургнууд маань одоо. За энэ болохоор нэг удаа орсон хүний зураг байна. За яг Тэр нүдний нүдэн шал өөр болсон байна шүү дээ. болон арсны хэсгийг хараад байгаа. Арсны өнгө байсан. Тийм байна. За дараагийн зургийг харъя. Энэ ихч болохоор нөгөө нүдний давхраа нь унжицсан байгаа байхгүй юу? Тэг хардаа. Энэ хамрын уруулын гурвалжингийн үн дээшлээд нүд нь ингээ бүр давхраа нь ингээ гараад ирсэн байгаа шүү дээ тий. Нэгээр нэмэхээр яаж вэ? Зүгээр байна. Тэгэхээр нэмхөө. Тэгээ. Одоо яаж вэ? Ай яаж За багсаа. Бүр айгуу татагдаж байна. айгуу татагдаж байна. Инг зарим нь ийм Бүр үйлчлэг. тэгж татаж байна. Сайн. Одоо яг эфир дээр Яг жоохон эндээс тий. гоё байна. Дуусгаар нь Харин энэ тий. хүнийг Ёо юу дараачихоо ёо. би тэгээ дараа нь харчаад Юм ярихгүй айгуу болол тий. Харин тий. Дараагийнх нь бас 12 минут. 12 минут. 12 минутаар ингээ 3 удаа ийм 3 удаа орно. Одоо 6-аар явж байгаа юм байна шүү дээ. Одоо жишээлбэл яг энэ аппликейшн дээр нь баясаа ихчийн арсны асуудлыг хэрхэн оншилж байгааг бидэнд хэлж өгөх боломж байна уу? Хилээд өгөө. За одоо энэ дээр ингээ харах юм бол Одоо цайрсан. юу яасан? Өөрчлөгдсөн нөгөө Аха. эхний удаад Анхныхаас анхныхаасаа өөрчлөгдсөн байгаа байхгүй. За жишээлбэл ингээд нөгөө нарнаас тослогийн хэмжээ 35% гэж ярьжсэн мөлөө. Хэдэн үе гэж ярьж байлаа? Яриаггүй 3 удаа. Яриаггүй ерөөсөө яриаггүй. Оо яриаг юм уу? Яриаггүй харин тий яриаггүй шүү. Одоо ингээд арсыг өргөх байдал жишээлбэл 70% таа явж байна гэж байна. Аха. Тим хэмжээний өргөлт явагдаж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ чигийн хэмжээ нь болохоор 55% болоо явж байна. За ер нь бол нэг ихэвчлэн 35 маваас эхэлдэг байгаа. Одоо ингээд энэ үе шат явах тусам нэмэгдээл гэдэг чийг нь нэмэгдсээр хагаад сүүлийн 3 дахь оролтоор бол бүр ингээд масар хурцтай нэмэгдэж өгдөг. Нэг оролтоор таны арсны бүх чийг нөхөгддөг гэж ярьдаг байхгүй юу? За тэгээд энэ маскны орц найрлаганд нь органик найрлагууд гэсэн шүү дээ тий. Би ч нөгөө найрлага харж инээж уйлдаг хүн учраас жишээлбэл ботокс лайк гэдэг найрлага байдаг байгаа. Органик пептидтэй тий. Тэр нь болохоор яг нөгөө нэг одоо ингээд тарьдаг ботокс шиг биш ч гэсэн органик мөртлөө арсны өвчлөг дүүргэн ингээ төлжүүлж ингэж арилгадаг. Арилгахад оролцдог. Хамгийн гол нь ямар ч харшилтай улаан судастай ингээ арцгаар арьс байдаг шүү дээ харшилтай. Нэг оройг зүгээр болчдөг. Ямар сайн тий. Тийм. Нэг ороод ер нь арсны тийм нэг яг өнгөний барцгаар хэсгүүдийг шийдэж өгдөг гэж ярьдаг байхгүй юу? Нэг зүйл асуумар санагдчихлаа. Одоо жишээлбэл мэдээж дээр тариа тарилга бол таарах хүн гэж байна, таарахгүй хүн гэж байна. За хориглох заалттай ч гэдэг юм уу тийм байдаг шүү дээ. Энэ масканд ямар нэгэн заалт байна уу? За мэдээж жирэмсэн хүнийг бол хориглодог. Зөв. За тодорхой хэмжээнд яг аюулгүй байдлаас үүдээд хавдрын одоо тий юу байгаа гэдэг хүнд бол бид нэр хориглодог. Яг тийм заалт байхгүй ч гэсэн. Энэ хоёр тохиолдолд хориглодог. Бусдаар бол байхгүй. Байхгүй. Ямар ч хор нөлөө байхгүй. Ашиглах боломжтой. Танд байдаг эсийг дэмжиж гэн. Танд байдаг органик найрлагуудаар өгч яана л гэсэн үг. Илүү. За сайхан үр дүн гарсан байна. Дараа нь харин арчилгаа хэрхэн яаж хийх вэ гэсэн байна. Тэрийг түрүүний хэлдгээр яг одоо тухайн хүнийх нь одоо хэрглэж байгаа бүтээгдэхүүнийг зөвлөж өгнө. Зөв. Яг нөгөө арсны дархан орж ийн үгүй юу ярьсан шүү дээ тий. Яг арсны гүн дээр тэрнээс чи хоош сонссон юм аа. Одоо ингээд бид нар зах зээл дээр маш олон гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. За тэгвэл 80% нь гоёлын гоо сайхан гэж бодъё Монголд. Судалгаа хийхээр. Гоёлын гоо сайхны бүтээгдэхүүн хвчлэн тухайн улсынхаа уур амьсгалд зориулсан байдаг. Монгол улс хэд чигийн хэмжээ, хуурайшлын хэмжээ, тий асар өөр хэд дахин илүү нэмжээж тэр гүндээ хүрдэг байхгүй юу? Имчилгээний бүтээгдэхүүн энийг хвчлэн хийж чаддаг байхгүй юу? Орц найрлагын илүү гүн хийж өгдөг, оруулж өгдөг гэсэн. Илүү судалгаатай хийгддэг. Тэгэнгүүт төрхөнгүүд таны арс чи өдрийн турш чийгшээд ингээ гой болбороо байхгүй бол таны хэрглэж байгаа бүтээгдэхүүнөө чийгшүүлэхгүй байх гэсэн үг. Тэгэхээр энд орж байгаа хүмүүсээ та чигээ барьчих ядаж. Тэгээд усаа ууд сур.
Эрт унтад зур битгий янз бүрийн бодож стресс дарсанд чинь нөлөөлнө. Ингэж чадах юм та энэ гоё ярьсаа ингээ хэдийн хугацаанд ч авч яваа. 10 жил авч ав. Бүр ингээ энэ чинь тэдэн удаа ороод болоо гэж байхгүй. Зарим хүн бүр шуналтай штэ. Би өстө 20 удаа ч орно, 30 удаа орно. Олон улс болон орон нутгтай хүмүүс бол бүр ингээ цогцоор нь томоор нь авч хэрглэж байгаа бас. Зөв. Тэгэнгүүт орж болж байгаа байхгүй. Тийх туссан арьсч чинь гоё болгоол байна гэсэн үг. Тэгэхээр өөрсдөө бас тааруулаад энд бол ямар нэгэн байдлаар багтан ихтэн гэсэн юм бол байхгүй байгаад шүү дээ. Метр юм байхгүй. Тэдийн хугацаатай гэж байхгүй. Бирүүгээ ямар нэг юм бас ингэ шахаж байгаа юм биш учраас нөгөө маск тавьдаг шиг л юм болох гээд байна гэсэн үг. За яг одоо нэвтрүүлэг төгсөж байгаа учраас би та хоёроос нэг асуултыг амжаад асуугаадах юм. Яг энэ маск тавьсан мэдрэмжээсээ хуваалцвал. Мэдээж болоогүй л юм л да. Дөнгөж 2 дахь дээрээ явж байна. Одоо яг энэ нөгөө төгсгөлд нь одоо нөгөө пост хийх гэсэн шүү дээ. Байсагч. Пост хийхдээ би таныг бүх мэдрэмжээ тэр постн дээр оруулаасаа гэж хүсэж байна. Йоо тэгээ. Одоо бол яг нөгөө нэг ингээл те эфир дээр ингээд суугаад ингээ хийлэхээр айгу сонирхолтой байд юм байна. Тэгээд хүмүүст ямар харагдах нь хамаагүй зүгээр дараагийнх нь үр дүнг одоо би танд дасцсан. Инээд хөрөөс байгаа байхгүй тий. Ер нь бараг хамгийн анх удаа Монголд бид нар эфир дээр ийм хар царайтай анх удаа гэр бүлээр ажгаар хийлээ гэх тий. Тийм байна. Тэгэхээр дараа нь яг ингээд өөрчлөлт зураг хараад тэгээд гоё мэдрэмжээ хаваалцъя. Одоо бол ингээд их л юм тий яриад тий. Долооноор ингээд хийж байгаа тий. Тийм. Яа босон гэж. Би бас. Гэтэ би таны энэ хар царайнд дасчлаа. Бараг ингээд байж ивэл зүгээр ч юм шиг. Ингээд яах Яста тийш орсож очиж. Харин зочиод байгаа сте. Би түрүүн яг нэвтрүүлэг хийхлээр нэг ихний 2 минутанд болоод үе жацсан. Зочиод хоёрын камерыг ерөнхийд нь өгчөнгөд зочив. Тэгээ дараа нь зочсноос өөрийгөө шоолж инээж үнэгээд хэсэг жоох эвгүй байла. AI аппаратанд биш AI маскыг ер нь бүсгүүчүүд ингээд аль болох ингээд тавиасаа бүсгүүчүүдийн маань гоо сайханд ингээд нэмэр болоосаа гэдэг үүднээс ингээд оруулж ирээд үйлчлэгээ маань нэвтрээд ингээд явж яана л та. Гэхдээ анх удаа сонсож байгаа хүн байгаа. Эсвэл орох уу, яах уу гэж бодож байгаа хүмүүс агаах. Эдгээр бүсгүүчүүдтэй залуучуудад ч байсан болно. Хандаж юу гэж хэлмээр вэ? Магадгүй тэр үгийг сонсоод би ормоор юм байна гэдэг сэтэл авахаар үг хэлвэл. За энэ үйлчлэгээ маань болохоор танд нэгдүгээрт ямар нэгэн хор ног уршигыг үзүүлэхгүй. За хоёрдугаарт та өнөөдөр өдний хүртэл хугацаанд арьсаа маш олон асуудлаар шийдсэн байгаа. Тэгвэл яг сэтгэл 100% ханамжтай шийдэж чадсан уу тий? Тэрийг өөрөөсөө нэгдүгээрт асуугаарай. Үгүй байх юм бол ирээд тэгэхээр зөвлөгөөгөө ав. За тэгээд нэг л удаа ороод үз. Тэгээд дараагийн ямиг та өөрөө ярина. Үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Арьс нь өөрөө ярих нь шүү. Арьс чинь ярина гэсэн. Тэр хүний арьс нь ярина. Сэтгэл хангалуун бус байвал бид нарт бас хэлж болно. Тэгээд яг орсон ч гэсэн бид нар хүмүүсээ дандаа кэрлж явдаг. Хизээч манай үйлчлүүлэгч нь хизээч ямар үед янз бүрийн юм асууж явдаг гэсэн үг. Алуу яаж яана одоо ингэж гээд таны тэгэхээр хизээч орхихгүй. Тэгэхээр яг энэ бүгдийг л бид нар бол амлаж байна. Тэгэхээр та бүхэн маань зүгээр ирээд сонирхоод үзээрэй. Магадгүй сүүлд нь сонсчоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна гэж магадгүй тэгвэл холбоо барих утасны дугаараа. Комент хэсэгт пэйжийн линкийг оруулж. Тэнгүү шууд таад маань ороод. Ер нь бол манайхаа ойрд амар ачаалттай байгаа. Би хувь дээрээ бүр энэ AI үйлчлэгийг Монгол нэвтрүүлээд үнэхээр нэг газар бол барахгүй байна. Энийг ингээ аваад хэрэгжүүлэх тийм газруудад бол нэг 10 газар өгмөр байна. Ингээ ашиг орлогоо ингээд нэг шинэ үйлчлэгээр нээгээд ингээ хуваалцъя гэдэг постыг бас хувь дээрээ хүртлээсэн. Хүн гоё өгөөжтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд олон газараас үр дүнтэйгээр ямар гоё юм тараах хэрэгтэй гэж. Тэгэхээр гоо сайхны үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхэн болон албан байгуулагч гэсэндээ энэ үйлчилгээг өөрийнх нь бас хийж байгаа бизнестэй оруулж ирэх боломжтой юм байна. Тэгэхээр маш гоё саналуудыг тавьж байгаа юм байна шүү. Линкийг нь та бүхэндээ оруулаад өгөх болно. Нэвтрүүлгийн энэ хугацаанд хар арьстай суусан баясаагчтай баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг дуусгаад одоо бол 2 дахь нь явж байгаа. 12 минутаар нийтдээ 3 үе явдсан байна. Тэгээд эхний үеэ явсан 2 дахь үе чангач мангалахгүй юу? Бүр чангалмаар санагдаад байгаа юм. Эндээс харах. Түрнээс хойш чангасангүй шүү дээ. Яаж вэ? Одоо бүр дуурахч. Одоо энэгээр орж ирж шээ. Одоо энэ яг ингээд тэгээ энэ шигээ бүр айгүй чанга орж ирж шээ. 16 хэмжүүр байгаагийн одоо хэд дээр явж байгаа юм? 7 дээр явж байна. Аваа дээшилцэгчсэн байгаа юм байна. Зарим хүн 16 дээр унтаад байна. Ямар хаврын тий. Дараа бүр ингээ хорхироод унтаад. Тэгвэл асуудалгүй байна гэсэн үг үү? Тархины цусан хангам сайн байна. Ер нь тэр хүн асуудал багтаа байгаа байхгүй. Нэлээдээ ингээд илүү тайван хүн байна. Энэгээр бас давхар өөрийгөө онцлно. Тийш тий.
хүн болгоны мэдрэмж гэж өөр. За өнөөдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг хөтлөгч Ундраа Баясаа Заяа гурав нь радиогийн эфир дээрээ шууд эфир дээрээ гоо сайхан ажиллуулчлаа. Тэгээд энэ гоо сайхны үр дүн постэр тун утахгүй та бүхэнд тун утахгүй хүргэх болно. Тэгэхээр тэр үед та энэ харын цаана юу гэсэн үг харах боломжтой гэсэн үг. Тэгээд радиогийн 1-р студиэс Ундраа Баясаа Заяа найруулагч Месогийн хамтдаа энэ өдрийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг танд хүргэлээ. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хар дугаагаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Зүгээр хөдлөө дээ. Энэс нь ч ингээд ховхроод байна. Тэгэхээр инээмэргүй юм байна. Энийг ч Ботын өдөр. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайр